За үзэгчтэй охинд орой минь хүргэе. Олоо телевизийн зочинтой ярилцах цаг нэвтрүүлгийн ээлжид байгаа эхлэх бэлэг боллоо. За энэ удаагийнхаа зочноор бид нийслэл ардчилсан намын дэд дарга Чингэлтэй дүүргийн 19-р төрөгт ардын Чингэлтэй дүүргийн 19-р төрөгт ардчилсан намаас нэр дэвшигч Баатар хөөг урьж оролцуулж байгаа маа. Тэгээ бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд танд бас талархсан илэрхийлье. За баярлалаа. Үзэгчтэй орой минь хүргэе. Тэгэхээр таныг би номын хүн гэдгээр их сайн танина. Бид бол бас өмнө танилуд байсан. Тэгэхээр лектор төвийн тэргүүн байсан, ном бичдэг, олон сайхан ном гаргасан залуучуудын маань одоо бас хүндэтгэл хүлээсэн юм хүмүүсийн нэг. Номын хүн яаж яваад намын хүн болчих гэдэгс яриад байл. Хүмүүс бас асууж байна л да. Номоосоо нам руу урвж байгаа мó? Ингээд их буянтай номын ажил хийдэг, эрдэм номыг түгээх ийм ажил хийж байгаа. Тэгээд яагаад ингэж намын ажил хийж байна гэж асууж байгаа. За нэгдүгээр бас ойлголтын зөрүү байна л да. Зүгээр тодорхой хэсэгт бол улс төрийн ажлыг ойлгодог нэг хэсэг хүмүүс байна. Зарим нэг хүмүүсийн хувьд бол улс төрийн ажил гэдгийг их хар бараа тийм ээ. Тийм сайхан зүйл биш гэдэг талаас нь хардаг юм шиг байна. Тэгэхээр номын ажил, намын ажил гэдэг бол ялгаагүй л хүнд эрдэм номыг түгээдэг. Одоо хүмүүсийг зөв амьдралд хөтлөх, сайн сайхны төлөө явах ийм ажил. Зүгээр намын ажлаас намын ажил юугээрээ ялгаатай бэ гэж би боддог байхгүй. Номын ажил бол зүгээр илүү их нэг чиглэл их тодорхой байдаг бол намын ажил бол их өргөн хүрээнд далаастай сэтгэх хэрэгтэй байдаг юм байна. Илүү бодлогын шинжтэй тэр ажлууд дээр цаг зарцуулах, оюун санаагаа уралдуулах хэрэгтэй байдаг юм байна. Ер нь зүгээр номын ажил хийж исэн хүний хувьд бол намын ажил хийхэд бол илүү бас дөхөмтэй байдаг юм байна. Зүгээр манайхан улс төрч гэхээр илүү эрдэм боловсрал одоо зарим нэг нь багч гэх юм уу боддог юм шиг байгаа. Яг зүгээр улс төрийн тогоонд ингээд ороод үзэхэд бол амьдралын сургуулаар улс төрийн сургууль гэдэг бол өөрөө бас их том одоо номын сургууль байдаг юм байна гэж би хувьдаа дүгнэж байгаа. Зүгээр намын ажлыг олон жил хийсэн хүн бол хүнтэй яаж ажиллах уу, хүнтэй яаж харилцах уу гэдгийг бол нөгөө амьдралаас ургасан сургууль нь тэнд байдаг юм байна. Бас залуучууд бид нар бол араа өөр нүдээр бас энэ улс төрийг чинь хардаг байсан юм байна гэж ийм бодол бол төрж байгаа. Тэгэхээр залуучууд улс төрийн амьдралд идэвхтэй оролцохоор хандах тийм хандлагад их хэслээ. Магадгүй таныг хараад өнөө үзэгчдийн нэг хэсэг нь бодож иж магадгүй. Яагаад улс төрлөө ингэж одоо их тэмүүлэх болов? Маш олон залуучууд улс төрч болох, улс төр үйлхэр амьдралд оролцох зорилго тавьж тэмүүлэх боллоо гэж. Та энэ дээр ямар одоо бодолтой байдаг? Ер нь хэвлэл мэдээллийн сэтгүүлчд асууж байна л да. Хүмүүс ч ихсэн асууж байгаа. Энэ улс төргүүгээр ер нь энэ залуучууд зүгээр ингээд өөрийнхөө бизнесийг хийгээд өмнөө байгаа ажлаа хийгээд сайхан амьдарч болдоггүй юм уу? Заавал ингээд улс төрч болоод улс төрийн халуун тогоонд ороод ингээд улс төрийн буцалсан тэр халуун юм донд орох, өөрийгөө ингээд халаах, өөрийгөө ингээд зовоох тийм ээ. Ийм шаардлага юунд байгаа юм бэ гэж асууж байгаа. Тэгээ энэ асуулт бол их зүүн хэрэг юм шиг байгаа. Зүгээр ер нь зүгээр улс төрийн энэ халуун тогоонд орохгүйгээр бид нэр энэ улс төрчдийн гаднаас нь шүүмжлээд энэ бодлого барьж байгаа, бодлого боловсруулж байгаа, бодлогыг хэрэгжүүлж байгаа хүмүүсийг шүүмжлээд явах бол хамгийн амархан зүйл. Тэгээ ер нь бол хувиа бодож довоо шарлуулахаас илүүтэйгээр бид нар гаднаас нь шүүмжилт явахад бол юм засарт үг юм шиг байна л да. Дотор нь ороход бол их өөр мэдрэмж төрдөг юм байна. Тийм учраас ер нь дотор нь ороод ажиллана гэдэг бол тэр өөрийнхөө зорилгыг өөрийнхөө бодож явдаг тэр зүйлүүдийг хүмүүст хүргэх хамгийн том гүүр бол өөр улс төрийн гүүр байдаг. Бид нэр бүгдээрээ мэднэ. Дэлхийн аль ч улс орн тийм ээ улс төрийн нам гэж байдаг. Улс төрийн ялсан нам нь бол засгийн газараа байгуулдаг. Засгийн газар нь бол тэр одоо мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг. Тэгэхээр энгийнээр хэлэх юм бол намын мөрийн хөтөлбөр бол явж засгийн газрын мөрийн хөтөлбөр болдог. Тэр 4 жил байна уу 6 жил байна уу өөрийнх нь тогтолцооноос шалтгаалж байгаа юм л да. Тэгэхээр энэ 4 жилийн хугацаанд бол аль нэгэн намын мөрийн хөтөлбөр бол улс орны хөгжлийн хөтөлбөр болж явдаг. Тэгэхээр нам улс төр гэдэг бол Монгол улсын хөгжил гэдэг зүйлээс бол нэг салгаж ойлгомооргүй зүйл юм байна л да. Энгийнээр хэлэх юм бол энэ төр засаг иргэдийн хоорондын холбосон нэг том гүүр нь бол улс төрийн нам байдаг юм байна. Тэгэхээр улс төрийн нам гэдгийг бид нэг тийм улс төрчсөн, буцалсан тэмцэл гэж харахаас илүүтэйгээр нөгөө бодлого боловсруулахын төлөө хүмүүс оюун санаагаа уралдуулдаг, үзэл бодлоороо ялгаатай ийм хүмүүсийн нэгдэл гэдэг утгаар нь бол харах хэрэгтэй юм байна. Би тэр утгаар нь бол харсан. Тэгээ ер нь бол залуу хүний хувьд бол нэг санаа зовж исэн олон асуудал байдаг. Телевиз үзэж байгаа бүхэл хүмүүс нэг Монгол улс тэгээсээ Улаанбаатар хот ингээсээ гэдэг нэг санаа зовдөг ийм зүйл байдаг. Яагаад гэвэл хүн өөрийнхөө энэ хүрээлэн байгаа орчныг ер нь л нэг гой болгоё гэдэг ийм төрөмөл бүр заяамал ийм сэтэл тэмүүлэл байдаг юм байна.
би зүгээр хувьдаа боддог байхгүй. Одоо энэ монголчууд чинь хөх Монголын үр сад, хөх тэнгэр, мөн хөх тэнгэр гэж ярьдаг. Зүгээр миний нэг санаа зовсон нэг дүгнэлт байдаг байхгүй юу. Магадгүй энэ өвөл болсон чинь хүүхдүүд хөх одоо тэнгэрээ зураачаа гэсэн чинь бор саарл өнгийн харандаа бариад давхиж явж магадгүй болчиход байна шүү дээ тийм ээ. Агаар нь одоо угаар шиг болцсон тийм ээ. Тэгээ энийгээ шийднэгээд улс төрчид юм уу одоо эрх мэдэлтэй хүмүүс олон удаа амлаад шийдэж чадахгүй байгаа. Хамгийн гол нь энэ шийдэхэд хэцүү асуудлуудыг хэцүү гэдгээр нь бид нэр ойлгох хэрэгтэй юм шиг байна л да. Тэгэхээр их амархан шийдэх юм шиг амлалт өгөөд тэрнийгээ шийдэж чадахгүй байгаа нь бол олон иргэдийн бүх хүндлийг төрүүлж байгаа байхгүй юу. Зүгээр одоо би жишээлхэд энд олон юм амлаж чадахгүй байхгүй юу. Зүгээр би заримдаа нэг л юмнээс болгоомжилдаг. Улс төрийн энэ хүмүүс эрх мэдэлтэй хүмүүс хэцүү юмыг л амархан шийднэ. Одоо би шийднэ. Ерөөсөө энэ 4 жилийн дотор шийднэ гэж хэлэхээр манай иргэд бас итгэдэг. Тэгээд энийгээ шийдэж чадахгүй явах нь өөрөө улс төрийн тогоонд байгаа хүмүүсийн нэр хүн төрчгээрээ унах ийм зүйл рүүгээ л яваа. Зарим үед ямарч боломжгүй зүйлүүдийг шийднэ гэж одоо амлалт мадлаа бас. Тий, боломжгүй. Одоо зүгээр энэ гэр хороолд байгаа гэр хорооллыг одоо тохилог сууцтай болгохоос нааш тийм ээ. Энэ олон гэр хороолд байгаа айлуудыг ямар нэгэн байдлаар тийм ээ цахилгаан дулааных асуудлыг шийдэхээс нааш энэ утааг шийднэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр нэг утаагүй 100 тавиад утаагүй болж боломгүй юм байна гэдгийг бол сая өнгөрсөн дурслаа харуулсан шүү дээ тийм. Залуус ер нь монголчууд үзэгчид ч гэсэн хөгжил улс орн минь хөгжих ёстой. Хөгжлийн чиг хандлага тодорхойлъё. Хөгжил рүү урагшаа их ярих болж. Танаас би хөгжил гэдэг үг хийгээд ер нь хөгжил гэдгийг бид нар юу гэж хараад юу руу тэмүүлж юунд хүрэхээр зорих ёстой юм бэ гэж ингэж асуумаар санагдлаа. Зүгээр яхаа хөгжлийг онлын талаасаа ч юм уу хүмүүс янз бүрээр тодорхойлж байгаа. Би зүгээр их хингийнэ тодорхойлох юм бол амьдрах чадвараа хадгалж нэмэгдүүлэх үйл явцыг бол хувь хүнийхээ хувьд би хөгжил гэж боддог. Улс орныхоо хувьд би хөгжлийг юу гэж боддог вөхөр өрсөлдөх чадвараа хадгалж нэмэгдүүлэх үйл явцыг би хөгжил гэж бодож байгаа. Улс орн хөгжнө гэдэг бол өрсөлдөх чадвар нь л нэмэгдэх ёстой. Өрсөлдөх чадвар гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр өөрсдөө бид нар бүтээгчд болно л гэсэн энгийнээр хэлэх юм бол нөгөө шороо гаргахаасаа илүүтэйгээр бараа бүтээгдэхүүн гаргадаг, эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болоод эхлэхээр улс орны нөгөө өрсөлдөх чадамжууд нь нэмэгдэж эхэлдэг. Зүгээр энүүхэндээ ярихад одоохондоо бол Монгол улсын өрсөлдөх чадварын индексийн судалгаагаар Монгол бол тийм дээгүр байхгүй байгаа шүү дээ. Бид нар бол зүгээр харьцангуй нөгөө эдийн засгийн хувьд бол нэг бүтээгдэхүүнээс их хамааралтай, уул уурхайн салбараас нэг салбараас их хамааралтай. Тэгээд хойноо урдаа их том хоёр том гүрэнтэй энэ хоёр гүрнийхээ бас тодорхой хэмжээний бодлогоос хамааралтай. Өөрөөр хэлэх юм бол бидний өрсөлдөх чадвар нэмэгдүүлэхгүй бол улс орн хөгжихгүй байна гэж би хувьдаа үздэг. Зүгээр яг хуу манайхан яриад байна. Эдийн засаг өсөж байна гэх тийм ээ. Эдийн засаг өсөж байна, улс орон сайхан болж байна гэж ярьж байгаа. Зүгээр эдийн засаг өсөж байна гэдгийг зүгээр хэдүүлээ энгийнээр зүйрлээд үзэх юм бол 2004 онд тийм ээ. Бид нар энэ халамжид өгж исэн мөнгө бол нэг тийм нэг 20 тэрбум төгрөг байсан юм байна л да. Одоо 2011 онд 805 тэрбум төгрөг гэж харагдчихжээ. Тэгээ нэг 40 дахин нэмэгдсэн байгаа. Тэр үед бол олон улсын байгууллагын судалгаагаар ядуурлын 36% байсан байна. Одоо 37% байна л да. Өөрөөр хэлэх юм бол бид нар ядуурлыг бууруулах энэ олон төслүүд нь 40 дахин нэмэгдэж яхад ядуурл 4%-аарч бурахгүй байгаа байхгүй юу? Бурахгүй байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол улс орныг хөгжүүлэх бодлого нь бол төрн өөрөө бэлэнчлэх сэтгэлгээг би өгөх биш төр өөрөө боломж бий болох чиглэлийн ийм бодлого хийхээс шаарах байхгүй. Өөрөөр хэлэх юм бол иргэд нь та өөрөө би өөрөө амьдрах чадвар нь нэмэгдэнэ гэдэг бол эцсийн дүндээ улс орн хөгжих юм байна. Хөгжиж байна л гэж байна. Яг энэ хүрээнд өөрөө хэлбэл улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дээшлүүлэхэд бол төрийн бодлогын хүрээнд юу хийх ёстой? Магадгүй арч яснаа энэ дээр ямар бодлого барьж одоо ажиллахад зорж байгаа. Ерөөсөө хүмүүстэй уулзж яхад энэ телевиз үзэгчид бүгдээрээ л мэдж байгаа, орж байгаа хүмүүс ч ярьдаг. Биднэрт боломж их бага байна гэж яриад байгаа. Боломж их бага байна. За бизнес хийя гэж санаа байна. Бизнес хийх гэхээр бас нэг гарааны мөнгө хэрэгтэй тийм ээ. Тэгээд мөнгө авахын тулд банкнаас очиж мөнгө зээлэх хэрэгтэй. Банкнд очиод мөнгө зээлэх гэхээр нөгөө хүн чинь одоо эхний тийм барьцаа хөрөнгө байхгүй бол мөнгө зээлэх боломж байхгүй. Банк бол нэгэн тал арилжааны банк учраас тэр чинь барьцаа хөрөнгийг харж ийж тийм ээ. Тэр бизнес төсөлтөнд танилцчихж мөнгө зээлэх ёстой тийм ээ. Тэгээд нөгөө хүн чинь ингээд олон хаалга тогшоод боломжгүй юм байна гэдэг хариултыг олж аваад нөгөө хүн за би бол бизнес хийхэд бүтэхгүй юм байна, болохгүй юм байна гэдэг ийм одоо ийм боломжгүй олон хаалгуудыг мөргөж байна. Хоёрдугаар төрийн байгууллагын нөгөө одоо энэ шат дарааллууд нь
иргэдэд их хүндрэл учруулдаг. Өөрөөр хэлэх юм бол эннээсээ болоод иргэд бол төр хандах хандлага нь хүнд сурталтай байна. Дараалал их байна. Шат дамжлага их байна. Олон даргын хаалгыг татах шаардлагатай болж байна. Харьцангуй буурууллаа гэж яриад байгаа худлаа юу вэ? Харьцангуй бууруулах мөрийн хөтөлбөрийг бол энэ удаа арчсан нам мөрийн хөтөлбөрөд тусгаж байгаа. Маш олон зөвшөөрлүүд авдаг штэ тийм ээ. Энэ олон зөвшөөрлүүдийг харьцангуй шат дамжлагыг бууруулъя гэж байгаа. Тэгэхээр ерөөсөө бид нар бол энэ иргэдэд гарааны нөхцөлийг ойролцоо болгох, гарааны нөхцөлд ижил боломж олгох ийм чиглэлийн мөрийн хөтөлбөрүүдийг хийсэн. Гэхдээ энэ удаагийн мөрийн хөтөлбөр бүх нам дээр бол ийм амлах, бэлэн мөнгө амлах, ер нь бол улсын төсвөөс хэтэрсэн амлалт авал болцсон. Энэ мөрийн хөтөлбөрүүд бол үндсэндээ үндэсний аудитын газраар шалгадаг, мөн хууль зөрчсөн байна уу, зөрчөөгүй байна уу гэдгийг бас шалгуулдаг ийм мөрийн хөтөлбөрүүд бол болсон. Энэ мөрийн хөтөлбөрийг хийх явцдаа бол үзэгчид бүгдээрээ мэдж байгаа бох. Монгол хүн 2020 гэдэг үндэсний хилцүүлгийн хүрээнд 21 аймаг бүх одоо энэ хороодоор яваад иргэдийн санаа оноог авч иж энэ мөрийн хөтөлбөрийг хийсэн. Зүгээр энэ мөрийн хөтөлбөрийг бол нэг хэцэг бүлэг хүмүүс зохиоцсон юм биш. Иргэдийн санаа бодол дээр тулгуурласан үндсэн 5 чиглэлтэй мөрийн хөтөлбөрийг бол гаргасан. Энэ мөрийн хөтөлбөр бол бүгдээрээ өнөөдрөөс эхлээд бол айл болгоны хаалгаар очиж байгаа. Иргэд уншаад бас өөрсдийнхөө дүгнэлтийг бол хийх баха гэж бодож байна. Таныг намын дэргэдэх залуучуудын байгууллагад удирдлагад ажиллаж байсан хувьд асуумаар нэг зүйл бас байна. Залуучуудын амьдрал, залуучуудын хувьд толгомцсон ямар асуудлууд байгааг та бас тэр үед олж харж ирсэн. Одоо магадгүй шийдвэрлэх төвшөнд нэр дэвшээд магадгүй шийдвэрлэх төвшөнд очих юм бол ажлаа юунаас эхлэмээр байна. Залуучууд. Бид нэр залуучуудын өмнө тулгамдж байгаа асуудлын талаар маш олон судалгаа хийж үзсэн. Ер нь бол нийтлэг хэдэн зүйл гардаг. Ажилгүйдэл байна. Ажилгүй байгаа учраас ер нь зүгээр ажилгүй байна гэдэг бол мөнгөгүй байна гэдгээс илүү аюултай зүйл рүү авчирч байна. Юу юм бэ гэхээр ажил олдохгүй байгаа залуугийн хувьд бол карманд нь мөнгөгүй гэхээс илүүтэйгээр хинч намайг энэ Монголын нийгэм тоохгүй байна гэдэг тэр нөгөө сэтгэл готрол руу авчдаг байхгүй. Зүгээр энэ нийгэмд ажилгүйдэл их байна гэдэг бол одоо сэтгэл зүйн хувьд бол их хямралтай хүмүүс олон болж байгаа болохын тохиолдол байдаг. Хамгийн аюултай нь. Зүгээр өнөөдөр дэлхийн нийтийн өмнө тулгамдж байгаа хамгийн том асуудал бол нийт ажилгүй хүмүүсийн дунд залуучуудын эзлэх хөв нэмэгдэж байгаа. Өнөөдөр зүгээр Монголын залуучууд залахгүй байна гэж зарим нэг нь ярьж байгаа. Би энэтэй бол огт санал нэгддэггүй. Яагаад вэ гэвэл Солонгост очиод өөр гадны улс орнд харийн улс орнд очиод ажиллаж байгаа залуучууд хамгийн сайн ажил хийдэг. Зүгээр би энэ зангилаа нэг л асуудал байна гэж харсан. Залуучуудын өмнө тулгамдж байгаа асуудлыг нэрлэх юм бол хоёулаа өдрийн одыг тоолохтой, шөнийн одыг тоолохтой адилхан юм болно. Ажилгүйдэл байна, ядуурл байна, тийм ээ. Чанартай боловсролын асуудал байна, тийм ээ. Өөдрөг үзэл хэрэгтэй. За орон суус, орон байрны асуудал хэрэгтэй гэдэг маш олон асуудлын жагсаалт гаргаж болно. Зүгээр аль ч улс оронд энэ асуудлыг бүрэн төгс шийдэх боломж байхгүй. Ер нь бол улс орон хүн байгаа цагт асуудал байна. Албан байгууллагт асуудал байна, айл болгонд асуудал байна. Энэ асуудлаа зөв шийдэхин төлөө явдаг нь өөрөө хүний ёсны зам юм шиг байна. Магадгүй саяын тань ярьсан ажилгүйдлийг тодорхой байдлаар шийдэж байгаа нь араасаа олон асуудлуудыг шийдэх гол гарц болж байгаа юм шиг. Би зүгээр ерөөсөө л энэ дээр нэг л юм хэлэх гээд байгаа. Зангилаа нь бол хөдөлмөрийн хөс бодтой байх хэрэгтэй. Юу вэ нөхөр биш үү? Энэ хөдөлмөрийн бэржүүд одоо энэ телевизээр орж байгаа бол хэлнэ. Бид нар ингээд өдрийн 5,000-аар өдрийн 10,000-аар ажил хийх хүн байна уу гэхээр ирдэггүй маа гэдэг. Ирдэггүй маа. Энэ Монголын залуучууд ажил хийх хүсэл байхгүй байна. Энэ Монголын залуучууд цалингаа голж ийн гэж яриад байгаа. Нэг талаас үнний хувьтай. Яагаад гэвэл зовоод зүтгээд хөдөлмөрлөөд ажил хийхээр тэр мөнгө нь өнөөдрийн одоо юу цалингийн өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөсөө давахгүй байгаа байхгүй юу? Цалин өснө, хөдөлмөрийн хөс өснө, энэ нөгөө талд нь үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний өсөлт явдаг. Ийм учраас тэр хүн бол юу орж ийн вэхээр за би ажил хийгээд суух эсвэл зүгээр сууж ягаад халамжийн мөнгө аваа суух хоёрын хооронд бараг ялгаагүй юм байна да гэдэг ийм бодол руугаа явчихж байна л да. Явчихж байна. Тэгэхээр би хэлэх гээд нөхөр ерөөсөө л улс орны хамгийн том асуудал бол энэ хөдөлмөрийн хөс буюу цалингаараа амьдарч болох нийгмийг л бүтээх хэрэгтэй юм байна. Зүгээр л та энэ сэтгүүлч хийснийхэд төлөө авж байгаа цалин би ажил хийж байгаагийнхаа төлөө авж байгаа цалингаар л одоо өөрийнхөө амьдралыг болгодог сэтгэл хангалуун байдаг. Орон байртай болох боломжтой болдог. Ийм нийгэм рүү л бид явах хэрэгтэй юм байна.
Тийм учраас л нэг хоёр өрөө байрны төлөө Солонгост байгаа залуу яг үндсэндээ ажиллаж байгаа шүү дээ. Би нэг үгүй хэлэхэд одоо Шведэд байгаа залуу ялгаа байхгүй шүү дээ. Энд нэг байртай болох, нэг машинтай болох, тэгээд нэг ах дүүнэр рүүгээ нэг сар болгон мөнгө явуулах. Тэрний төлөө тэр хүн бол өстой шүн нойроо хагасж өдөр хоолоо хугасалж л ажиллаж шүү дээ. Магадгүй тийм боломжууд эх орондоо ажиллах бол гарцууд бас байна гэсэн тийм ээ. Тэгэхээр ийм боломжийг л улс олгохын төлөө энэ улс төрийн намууд бодлогоо боловсруулах хэрэгтэй. За, нийслэлийн иргэдийн оролт нэр дэвшиж байгаа таны хувьд. Нийслэл шийдэх олон асуудлууд байна. Үнэхээр одоо нийслэлийн иргэн бидний хувьд бол одоо надар хэлэлт үзэгчид маань мэдэж байгаа. Иргэдтэй уулзах сурталчилгаа эхэлсэн байх. Ямар асуудлыг шийдээсээ, ямар асуудал чухал байна? Эсвэл энэ лүү анхаараач гэж ингэж одоо асуудал болгож тавьж байна. Бас л олон зүйл байгаа тийм ээ. Тэгэхдээ яг бид нэр бол ингээд ер нь багцлаад 5 асуудал болгож байгаа. Мөрийн хөтөлбөрөө бол 5А гэж нэрлсэн. Энэ 5А бол ер нь зүгээр энэ улс төрийн сонгуул гэдгийг хэн нэгэн одоо хүмүүсийн хоорондын өрсөлдөөн эсвэл аль нэгэн нам ялах тухай юм биш юм байгаа юм л да. Зүгээр сонгогчд нэг л юмараа ойлгоосоо. Энэ бол иргэд ад жаргалтай амьдрах уугүй юу тийм ээ? Иргэдийн амьдрал 4 жилийн хугацаанд өөрчлөгдөх уугүй юу гэдгийн сонголт байхгүй юу? Тэрнээс бол нэг 11 намын өрсөлдөөн эсвэл нэг 9 нэр дэвшигчийн хоорондын тэмцэл биш. Би бол хувьдаа зүгээр иргэд өөрсдийнхөө амьдралын төлөө өөрчлөх сонголт. Энэ 4 жилд нэг удаа болдог. Өнөөдөр 22 жил боллоо. Тийм ээ? 90 оноос өмнө 22 жил боллоо. 22 жил Улаанбаатар хотыг нэг нам үндсэндээ удирдсан. 22 жилийн өмнө одоо энэ 4 жилийн өмнө 8 жилийн өмнө амлаж исэн маш олон амлалтууд зарим нэгэнд биелж чадаагүй. Би ямар нэгэн хүнийг энд буруутгах гээгүй. Зүгээр л одоогоос 8 жилийн өмнө төмнөө ядуурлаас аврал гэж хэлсэн. Ядуурл байж гин. Утаагүй болгоно гэж гин утаа байна. Тэгэхээр Ардсан намын мөрийн хөтөлбөрийн хувьд бол энэ асуудлыг бүгдийг нь одоо цогцоор нь шийднэ гэж амлаж чадахгүй, шийдэх бодлогоудаа гаргасан. Ер нь энэ асуудлуудын зангилаа юун дээр явж гэнэ вөхөр гэр хороол дээр явж байна. Утааны асуудал. Тийм ээ. Улаанбаатар хот орчин үеийн хот болох уугүй юу гэдэг асуудал. Тэгэхээр хүмүүс бол зарим нэгэн хүмүүс гэр хорооллыг буруутгадаг. Би бол гэр хорооллыг буруутгадаггүй. Харин ч одоо гэр хорооллынхан одоо зөв менежмент хийж чадах юм бол ховын өмчөө хадгалжүүлдэг, ховын өмчөө арвижуулах, өөрсдийгөө хөгжүүлэх, нөгөө нэг дархлаагаа нэмэгдүүлэх, хөрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ийм боломж ирж байгаа. Зүгээр нэг концепцийн ялгаатай юм байна. Бид нар бол нэг тоглог амны сууц гэдэг хөтөлбөр яриад байгаа юм л да. Энийг бүгдээрээ мэдж байгаа. Батуул Баатараас ахуулаад ярьж байгаа. Зүгээр энэ бидний нэг ялгаатай юм юу юм бэ гэхээр энэ өмчөө яаж ашиглах вэ гэдэг сонголт өгч байгаа. Одоо бол юу ярьж ийм нөхөр энэ газраа чөлөөл, газар дээр чинь бид нар байшин барина, орон сууцны хороол барина, газраа чөлөөл гэж хэлж байна. Бид нар бол тэхгүй байгаа. Бид нар энэ дэд үтцээ чи хүргээд өгчөө. Дэд үтц гэдэг дээр хамгийн энгийнээр 3 зүйл байгаа. Бохирын асуудал, дулааны асуудал, цэвэр усны хангамж. Энэ 3 зүйлийг шийдээд өгөө. Та газраа зарж болно, газар дээрээ тохилог сууцаа барьж болно. Эсвэл одоо юу вэ? Саяын дэд үтцэд холбогдож болно тийм ээ. Холбогдсон. Бид нар холбох асуудлыг хийн. Холбох асуудлыг хийн. Холбоод өгөхөр нөгөө хүмүүс чинь амны сууцаа барьж болно, нийтийн орон сууц барьж болно. Жишээлхэд бид нар сонголт үлдээж байгаа байхгүй юу? Юу хэлж ийм нөхөр энэ бусад Европын улс орнуудад шийдсэн ийм гарц байна. Энэ айгүй мундаг гарц юм байна. Нэг ийм годомны айл нийлж хагаад бүгдээрээ тохироо дэд үтцтэй болоод 2 айлынхаа юм уу 3 айлынхаа л хашаан дээр байшин барьчихж байгаа. Тэгээд тэнд газар илүү гарч. Тэнд нь хүүхдийн тоглоомын талбай, ногооны талбай, машины гараж бүх юмээ бариад нөгөө айл чинь 5 давхар байшин бариад дээд 3 давхарт нь өөрсдөө хувааж ороод доод 2 давхраа түрээсэлж байгаа байхгүй юу? Жишээлхэд байр өөрсдөө байртай болоод тэр байраараа дамжуулаад бас тодорхой хэмжээний орлогын их үүсвэртэй болох ийм 3 дахь гарц байна. Тэгэхээр бид нар бол энэ нийтийн хорооллыг ч гэсэн дэмжиж байна, амны тохилог сууцыг дэмжиж байгаа, 3 дахь ийм ашигтай ийм амны орон сууц байж болох юм байна. Энэ сонголт хийх, ховын өмчөө яаж ашиглах вэ гэдэг сонголт бол таны асуудал юм а гэж үлдээж байгаа. Тэрнээс газраа өнөөдөр чөлөөл бид нар эн чинь байшин барина гэхгүй. Дэд үтсий чинь энэ 6-4 жилийн хугацаанд хүргэж өгье. Иргэдийн хувьд хамгийн толгомцсон асуудлуудын нэгийг бол одоо ялангуяа гэр хорооллын иргэдийн хувьд энэ газрын асуудал. Газраа өмчилж авах. Тэгтэл өмчилж авах гэж байгаа газар нүгдийн тодорхой одоо бүсэд байгаа учраас өмчилж болохгүй гэдэг тий гэх мэт. Тэр энэ асуудлуудыг шийдэх гарцыг бас танаа нам яаж харж байгаа? Ийм зүйл байгаад байгаа юм л да. Ер нь бол нөгөө
газрын тухай хуулиар бол 0.7 га гэж байгаа шүү дээ. Энийг өмчлөх асуудал бол зүгээр хойрог явж байгаа. Төрийн зүгээс энэ зүгээ энийг хурдан иргэдэд газар өмчлүүлэх ажил дээр удаан хандсан, бас иргэдийн зүгээс энд хойрог хандсан. Одоо энд байгаа ингээд манай Улаанбаатарт байгаа айлууд газараа бүгдээрээ өмчлөөд авсан уу гэвэл үгүй юм билээ. Өмчилж аваагаа маш олон айлууд байна. Тэгээ энэ ажилтгийг сунгацсан байгаа шүү дээ. Тэгээ сунгацсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол зүгээр нийтийн орон сууцнд байна орно гэдэг бол газараа зараад орно гэдэг бол тэр хүн газар гэдэг тэр үндсэн хөрөнгө байхгүй болж байгаа байхгүй. Бидний гол яриад байгаа бол тэр үндсэн хөрөнгөтэйг үлдэлт. Газар эндээ ногоо тарьж болно, цэцгээ тарьж болно, модоо тарьж болно. Тэр машина байршуулах боломжтой, тэр гараж мараашаа барьж болно. Тэгээд мөн орон сууцнаас ямар ч ялгаагүй тоглог сууцтай болох боломжтой. Тэгэхээр энэ асуудал дээр бид нэр арчсан нам бол түрхүү анхаарч ажиллаж байгаа. Энийг шийдэх юм бол нөгөө агаарын бохирдлын асуудал шийдэгдэнэ. Агаарын бохирдлын асуудал. Зүгээр Улаанбаатар хотоо бид нэр зүгээр хотод амьдарч байгаагийнхаа хувьд нэг муулмааргүй байна л да. Зүгээр Улаанбаатар гэж ингээд чөлөөтэй хэлэхэд нүүр улаамаар тийм тоо баримтууд гараад байгаа байхгүй. Бид нэр бол сайн зүйлээрээ хотуудад улсын нийслэлийн өрсөлдөөнд биш сар зүйлээрээ өрсөлдөд байгаа. Одоогийн байдлаар бол та одоо сэтгүүлч хүн мэдж байгаа. Улаанбаатар хот маань бол хамгийн агаарын бохирдолтой хотын нэгт явж байгаа шүү дээ. Нэгт явж байгаа. Бид нэр заримдаа нэг агаар биш угаараар амьсгалдаг гэж яриад. Зам болохоор төр марчдаг. Төр марчдаг тийм ээ. Өвөл болохоор энэ нэг 4-5 тамхи татсантай тэмцэн гэж байгаа юм л да. Тэр судалгаагаар. Тэгээд энэ ургийн эхийн урагт нөлөөлдөг, ураг гажигтай болдог. Хүний эрүүл мэндэд их хортоогоор нөлөөлдөг. Ийм байгаа. Энэ асуудлыг шийдэх асуудал мөн саяын энэ амны орон сууцтай холбоотой. За тэгээд бидний бас ярилцах цаг өндөрлөх боллоо. Тэгээд үзэгчдээ бас хандаж хэлээ. Өнөөдөр бидний зочинд ярилцах цагийн нэвтрүүлгийн зочноор за нийслэлийн арчилсан намын дэд дарга Чингэлтэй дүргээ 19 дугаар тойрогт арчилсан намаас нэр дэвшигч Баатархуу өргөд оролцлоо. Тэгээд бидний урилгыг хүлээж авч манай үзэгчдэд бас шийдэх ёстой асуудлуудын хүрээнд бас залуучуудад хандсан бодлогын хүрээнд ярьсан танд бас талархсан илэрхийлье. Таны цаашдын ялангуяа энэ сонгуулийн ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ манай энэ удаагийн нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяр таа.